Яаж өөдрөг байх вэ? Хүн бүхэн өөдрөг байхыг хүсдэг. Өөдрөг хүн өөрт байгаа боломжийг ашиглаж чаддаг. Өөдрөг хүний ажил үйлс амархан бүтдэг. Өөдрөг хүн амжилтанд хүрдэг. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр би өөдрөг байх маш энгийн аргыг оруулж байна. Хүн тантай мэдлэхэд та юу гэж хариу мэдлдэг вэ? Юу вэ? Юмгүй. Юу вэ? Юу ч алга. Юу вэ? Онцгой юмгүй дээ. Юу вэ? Юу байх вэ? Ажил тарахыг хүлээгээд. Юу вэ? Юу байх вэ? Дэлгүүр ордог юм уу гэж бодоод. Сайн сайхан юу вэ? Юу байх вэ? Үхэдгүй гэдэг онгооч хүртэл байдаг шүү дээ, тийм ээ. Би ч гэсэн заримдаа иймэрхүү хариулт өгчдөг. Нэг өдөр би хүүгээсээ миний хүүгийн өдөр хэр өнгөрөв гэж асуусан чинь манайх хүү муугүй шүү гэж хариулдаг. Тэгээ энэ муугүй шүү гэдэг хариулт надад ерөөсөө таалагдаагүй. Тийм болохоор би хүүгээсээ асуусан миний хүү муу гэдэг үгийн эсрэг үгийг чи мэдгүй гэсэн чинь манайх хүү мэдгүй яах вэ сайн. Энийг мэддэггүй хүн гэж байдаг юм уу амархан штэ гэдгийг. Би чамайг мэддэггүй болохоор л муугүй шүү гэж хариулсан гэж бодлоо штэ. Хэрвээ чи мэддэг юм бол дараагийн удаа хүн чамаас өдөр чинь хэр өнгөрөв гэвэл маш сайн өнгөрсөн гэж хариулаарай гэж хэлсэн. Тэгээ үүнээс үүдээд хүү бит хоёр за ерөөсөө өнөөдрөөс эхлээд хоёулаа хүмүүстэй өөдрөгөөр мэдлэлд сурах тэр дадлыг эзэмший гэж ярилцаад тэгээд тэр дадлыг эзэмшиж эхэлсэн. Тэгээ үүний үр дүн маш гайхалтай. Бид өдөрт өчнөө хүмүүстэй тааралдаг. Таарлах болгондоо бид мэдлдэг тий. Тэгээд энэ мэдлэх болгондоо бид өөдрөгөөр маш сайхнаар мэдлээд байх юм бол бидний өдөр маш сайхан өөдрөг байх болно. Юу вэ? Сайхан ажил үйлс бүтээд маш сайхан байна. Юу вэ? Чамтай таарад маш сайхан байна штэ. Юу вэ? Бүгдийг амжуулаад маш сайхан өдөр байна. Сайн уу? Маш сайн байна. Сайн уу? Супер ч гэдэг юм уу? Маш өөдрөгөөр хариулах ямар хариулт байна түүнийг сонгох жишээтэй. Хэрвээ ажил үйлс бүтэхгүй байгаа тохиолдолд супер гэж хариулаад авах юм бол шал утгагүй тий. Тийм болохоор ажил үйлс жаахан тийм байла харин одооноос бүтэх тийшээ хандаж байна гэж хариулах жишээтэй. Хэрвээ би муу байх юм бол муу гэж хариу хэлхийн оронд би жаахан тийм байла харин одооноос их л сайжирч байна гэж хариулах жишээтэй. Ингэх юм бол хүн өөрөө ирэхгүй өөдрөг болдог. Тэгээд үүнийгөө өдөр болгон анхаарч 3-7 хоногийн турш үргэлжлүүлэх юм бол амьдрал өөдрөгөөр маш сайхан өөрчлөгдөх болно. Өнөөдрийн бичлэгтээ бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Та хүмүүстэй мэдлэхдээ хүмүүс тантай мэдлэхийг хүлээдэг үү? Эсвэл та өөрөө төрүүлж мэдлдэг үү? Би урд нь маш ичимхий, даруухан, дуугаа хүн байсан болохоор хүмүүс надтай мэдлэхийг хүлээдэг байсан. Тэгээд хүн хэрвээ надтай мэдлэхгүй байвал би дуугаа өнгөрдөг байсан. Хичнээн харсан ч гэсэн би дуугаа өнгөрдөг байсан. Хэрвээ хүн надтай мэдлэх юм бол хариу мэдлдэг байсан. Тэгээ хэрвээ хүн надтай мэдлээгүй дуугаа өнгөрсөн тохиолдолд би дотроо боддог байсан. Намайг хараагүй юм болов уу? Эсвэл намайг тоохгүй байгаа юм болов уу? Эсвэл харчаад хараагүй дүр эсгээд байгаа юм болов уу гэд их онцгүй мэдрэмж төрдөг байсан. Тэгээд би өөрөө төрүүлж мэдлэлд сурыг гэж бодоод өөрөө төрүүлж мэдлдэг болсон. Жишээлх юм бол цахилгаан шатанд ороод ингээ хүмүүс байж байдаг те. Тэгээ чимээгүй ингээ яваад ах юм бол дээшээ хараад эсвэл доошоо хараад эсвэл нөгөө цахилгаан шатны тоонуудыг хараад чимээгүй өнгөрдөг. Хэрвээ би төрүүлж дуурайд сайн байцгаана уу сайхан өдрөө шүү өнөөдөр гэж хүмүүст хэлэх юм бол нөгөө хүмүүс чинь над руу хараад инээмсэглээд сайн байна уу тийм байна сайхан өдөр байна гэж хариу мэддэг. Намайг өөдрөгөөр мэдлэхэд хүмүүс өөдрөгөөр хариу мэддэг. Хэрвээ цааш нь өргөжлүүлээд хүмүүстэй яриа өрнүүлээд жишээлх юм бол та яасан гоё цам цэмсэв хаанаас худалдаж аваа вэ гэж асуух ч юм уу ямар нэгэн яриа цааш нь өрнүүлэх юм бол тухайн хүний нүдэнд нэмсэглэл тодроод маш өөдрөг болдгийг би анзаарсан. Тиймээс өнөөдрөөс эхлээд хүмүүстэй маш сайхан өөдрөгөөр хүмүүстэй мэдлэх болгондоо маш сайхан өөдрөгөөр мэдлэцгээе. Ингэснээр бид өдрийн турш өөдрөг байх тэр сайхан боломжийг өөртөө нээж өгнө. Өөдрөг хүн өөрт байгаа боломжоо ашигладаг. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаар хүлээж авах хүсэлтэй бол яг одоо oka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс хий хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.